Тэгээ Mobicom-ийн хувьд бол бас нийгмийн хариуцлагын хүрээндтэй өөрсдийнхөө одоо хэрэглэгчдийн одоо дата мэдээллийг одоо хамтарч одоо ашиглах байдлаар өөрөлдөх юм бол хэрэглэгчдэд санал болгох байдлаар амьдралын даатгалын бүтээгдэхүүнийг бол санал болгож байгаа юм. Яагаад заавал ийм одоо төрлийн бүтээгдэхүүнүүд рүү харилцаа холбооны компани орвоо гэдэг бас нэг сонирхолтой санагдаж байна. За баярлалаа. Би яагаад орвоо гэдэг эхлээс өмнө Mobicom-ийн одоо бүтээгдэхүүн ямар жилдээ явж байгаа юм бэ гэхээр өнөөдөр одоо дижитал одоо цахим орчинд бид нэр шилжээд бүх зүйл одоо энэ гар утсанд орсон байгаа тийм. Тэгэхээр Mobicom-ийн одоо уламжлалт харилцаа холбоо датаны үйлчлэгнээс гадна одоо хэрэглэгч илүү өргөн үйлчлэгийг гар утсаараа дамжуулж авдаг болж байгаа. Тэгэхээр тэрийг бид нэр илүү баялагтай, илүү сонголттой болгох үүднээс хамтрагч байгууллагатайгаа хамтраад шинэ төрлийн бүтээгдэхүүнийг одоо цаг үеийнтэйгээр нэмэгдүүлж оруулж байгаа. За тэрний нэг нь бид нэр одоо өнгөрсөн хугацаанд одоо энэ даатгалын салбарт бол нэлээд тийм хөгжил хэрэгтэй байна гэж үзээд 3 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлээд манай хамтрагч Connect Life гэдэг компанитай хамтраад энэ шинэ даатгалын бүтээгдэхүүнийг нийт хэрэглэгчдэд санал болгож байгаа. Амьдралын даатгал гэхээр яг уу одоо энэ таны одоо урьдчилж өгсөн одоо мэдээллүүдээс харахаар ерөнхийдөө Монгол улсад бас хорт хавдартай холбоотой эрсдэл бол маш өндөр. За нас баралтын номер 1 шалтгаан байгаа тийм. Тэгэхээр энэ номер 1 шалтгааныг арилгахад яг энэ амьдралын даатгал өөрөө хэр их хувь нэмрээ оруулах боломжтой юм. Тий, амьдралын даатгал гэхээр одоо юу бодох хэрэгтэй гэхээр амьдралын даатгал урт хугацаатай даатгал. Тэгэхээр хэн урт хугацаатай даатгалыг өгч чадах вэ гэхээр одоо бизнес нь одоо нэлээд доктортой, нэр хүндтэй удаан хугацаанд энэ салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн те. Одоо салбарын хувьд одоо бусдад хүлээн зөвшөөрөгдсөн компани илүү хийвэл зохимжтой байна. Тэгэхээр Mobicom-ийн хувьд бол одоо ингээд энэ жил эх жил одоо 30 жилийн ан болох чинь те. 30 жилийн хугацаанд доктортой үйл ажиллагаа явуулсан компани. Тэгээд даатгалын тусгай зөвшөөрлөлтөй, амьдралын даатгалын тусгай зөвшөөрлөлтөй Connect Life гэдэг компанитай хамтраад энэ бүтээгдэхүүн хийж. Тэгээд яагаад яг тухайлан одоо энэ хорт хавдрын даатгалыг бид нэр ихний ээлжинд санал болгож байна гэхээр монголчууд одоо сүүлийн 10 жилийн хугацаанд ингээд бид нар судалгаа хийж үзэхэд хорт хавдрын одоо онцлог бол одоо сүүлийн жилүүд эрс нэмэгдсэн байлээ. Ялангуяа жишээлх юм бол 2024 онд нийт онцлогдсон одоо өвчлөгчийн тоол 8100 давсан. Тэгэхээр бид нар энэ эрсдлийг аль болох багасгах үүднээс тэгээ энэ эрсдэл тохиолдлоо гэхэд тэр хүмүүст одоо сэтгэл санааны, санхүүгийн тэр дарамтыг багчлуулах тэр багасгах үүднээс ихний ээлжинд энэ бүтээгдэхүүнээр дамжуулж бүтээгдэхүүнээ ингэж одоо нийт харилцагчтай бол үндэл бүргүүгээр санал болгож байгаа. Харилцагчийн одоо харилцагчд үн төлбөргүйгээр санал болгож ийн гэж юм. Тэгээд ямархуу байдлаар яг яаж санал болгохын за жишээ нь Mobicom-ийн харилцагч болгон энд бас хамрагдах юм уу? Эсвэл ямар нэгэн шалгууртай байх юм уу? За яг үнэ. Тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүнийг бид нэр хэн санал болгох вэ гэхээр Mobicom-ийн дараа болон хослолцсон төлбөрт хэрэглэгчид санал болгож байсан. Өнөөдөр Mobicom-ийн бүх бүтээгдэхүүнийг Mobicom-ийн аппликейшнаар дамжуулж авч болж байгаа. Тэгэхээр Mobicom-ийн аппликейшнаар дамжуулаад 100% цахимаар энэ бүтээгдэхүүнийг авах болцоотой гэсэн. Тэгэхээр манай аппликейшнаар дамжаад манай партнерын одоо бүтээгдэхүүн рүү ороод яг л манай аппликейшн дотор бүх үйл ажиллагаа явагдана. Тэгээ хэрэглэгч өөрийнхөө одоо мэдээллийг одоо өгөөд ийм өнгөлөөр дамжуулаад өгөөд тэгээд тэр мэдээлэл нь баталгаажсны дараа тэр үнд бид нэр одоо хэрэглэгчийн тэр нөгөө хэрэглээний багцаас хамаарат тэгээ бусад мэдээллээс нь хамаарат 1-4 сая төгрөгийн хамгаалтыг одоо өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр 4 сая төгрөгийн хамгаалт авсан хүн гэдэг бол за жирийн одоо жишээгээр бодоод үзэх юм бол дунджаар хорт хавдраар онцлогдсон хүний нийт гарах зардал бол ингээ ойролцоогоор 40-с 50 сая төгрөг гардаг юм байна л да. Тэгэхээр энэнийг бол мэдээж бид нэр 100% гаргахад бол хэцүү. Гэхдээ бид нэр эхний ээлжинд энэ бүтээгдэхүүнийг ойлгуулах үүднээс 4 сая төгрөгийн хүртэл хамгаалтыг хэрэглэгчтэй өгье гэж. За тэгээ 1 жилийн хугацаанд бид нэр ингээд явна гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч тэрийг үнэхээр өөрт нь хэрэгтэй байна. За гэр бүлд нь хэрэгтэй байна. Иргэн тойрны үнд хэрэгтэй байна гэж үзэх юм бол хэрэглэгч өөрөө яг энэ гар усны аппликейшн ашиглаж байгаад апгрейд хийгээд те ингээд ахиулаад багцаа ахиулаад бүтээгдэхүүн ахиулаад ингээд сонголтоо нэмэгдүүлээд явах болцоод. За тэгээ эхний ээлжинд бид нэр энэ хорт хавдрын эсрэг даатгалын бүтээгдэхүүн санал болгож байгаа бол хүн тун утахгүй өргөжлүүлээд орлого хамгаалах гэдэг юм уу те бусад төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг энд ингээд давхар оруулсан байгаа гэсэн. Өөрөлдөх юм бол хэрэглэгчийн мэдээллийг ашиглахгүй зөвхөн хэрэглэгчд одоо өөрсдийнхөө нөөц бололцооны хүрээнд зүгээр санал болгож байна гэж байна. Яг үнэ. Үндсэндээ хэрэглэгчийн мэдээлэл гэхээс илүүтэйгээр манай Mobicom-ийн аппликейшнаар дамжаад тий одоо Mobicom-ийн аппликейшн өнөөдөр барыг манай бүх хэрэглэгч ашиглаж байгаа. Тэгэхээр манай Mobicom-ийн аппликейшнийг дамжаад тэр хэрэглэгчийн даатгалын бүтээгдэхүүн явна гэсэн. Тэгэхээр хэрэглэгчид илүү хялбар. Тэгэхээр энэ яасан вэ гэхээр цаг хугацаа орон зай хамаарахгүй. Хөдөө орон нутагт сум дээр баг дээр байгаа ч юм уу тий ямар ч хүн Mobicom аппликейшн руу ороод энэ бүтээгдэхүүнийг төчүүлэл өнөөдөр хорт хавдрын эсрэг даатгалын хамгаалалтаа болно л гэсэн. Та сая судалгаанаас товчхон дурдлаа л да дунджаар нэг 40-с 50 сая төгрөг зарцуулдаг гэдэг. Гэхдээ та бүхэн мэдээж нөө бүтээгдэхүүн шинээр хөгжүүлж байгаа, нэвтрүүлж байгаа учраас тодорхой судалгаа хийсэн баг. Ямар нас эсвэл одоо хаана байршилтай эсвэл ямар ажил хийдэг хэрэглэгчид за ялангуяа одоо иргэд хамгийн их одоо хорт хавдрын эрсдэлд өртөх
магадaltaй байна. Та бүхний судалгаан дээр энэ яаж гарч ирж байна? Яг нь ер нь бол тэр судалгааны дэлгэрэнгүй тайлан байгаа. Гэхдээ бидний одоо яг үзэж танилцсанаар бол одоо яг энэ даатгалын одоо хамрах хүрийг нь бид нэр 18-аас 54 нас гэж зааж гисэн байгаа. Тэгээ яг энэ насны хүрээнд байгаа хэрэглэгчдэд бид нар энэ бүтээгдэхүүнийг ингээд санал болгож байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн чинь өөрөө яах вэ гэхээр эхний ээлжинд хүмүүст дадал болгох зорилттой байхгүй. Энэ урт хугацааны дадлыг. Яг тэгэхээр Монголд өнөөдөр урт хугацааны дадлал хөгжөөд эхний дадлын компани одоо тусгай зөвшөөрөл аваад даруй бараг 15-20 жил болж байгаа. Гэхдээ энэ улсад энэ дадлал бол хараахан бүрэн хөгжиж дэлгэрээгүй. Тэгэхээр бид энийг ойлгоод өдөр тутамдаа хэрэгжилж сурах хэрэгтэй. Тэгэхээр тэхийн тулд бид хэн нэгэн энийг бусдад ингэ танилцуулж ойлгох нь бол хамгийн чухал учраас бид энийг яг энэ бүтээгдэхүүнээр эрхлэе гэсэн тийм санаа гаргасан. Харилцаа холбооны компани, за даатгалын компанитай хамтарч ажиллаж байна. Тэг хоёр салбарын хамтын ажиллагаатай. Тэгэхээр ер нь манай энэ салбаруудын хамтын ажиллагаа, за ялангуяа хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл дээр одоо шинэ бүтээгдэхүүн гарахад ингэж технологийн компани хамтарч ажиллаж байгаа нь яг ямар ач холбогдолтой гэж та бүхэн харж байна. За тэгэхээр би нэг яг энэтэй холбоотой нэг жишээ дурдъя гэж бодож байна. 2017 онд санагдаж байна. Тэгээ Mobicom Group анхны нөгөө Монгол улсад одоо SMS дээр суурилсан, мессежтэй суурилсан төлбөр шилжүүлэх, төлбөрийн системийн тим одоо гүйлгийг нэвтрүүлж ирсэн. Тэгэхээр тэрүүгээр дамжаад яаж исэн гэхээр бид нэр тухайн үед одоо олон улсын IT байгууллагатай хамтлаад одоо financial inclusion буюу одоо хүртээмжтэй санхүүгийн үйлчлэгийг нэвтрүүлэх гэдэг төслийн хүрээнд бид нэр одоо орон нутагт байгаа хүмүүстэй одоо хүүхдтэй мөнгө шилжүүлэх гэх юм уу тэрийг одоо банкны одоо үйлчлэгээ байхгүй сумаас багаас ч гэсэн үйлчлэгийг тэр болцоо болгож ирсэн. Тэгээ тэр үед одоо тэр болцоо болгосны үр дүнд харилцаа холбоо санхүүгийн цуцлах хорооны хэрэглэгчдийн тоо ялангуяа тэр банк ус санхүүгийн байгууллагын хэрэглэгчдийн тоо одоо богино хугацаанд удирдлагын хугацаанд одоо даруй 10 дахин өсөж ирсэн тийм тохиолдол байдаг. Тэгэхээр яг энэтэй адилхан харилцаа холбооны салбарын энэ технологиг түшиглээд одоо энэ бусад салбарын одоо үйлчлэгийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн баазыг богино хугацаанд маш өрнөөр нэвтрүүлэх тэр болцоотой гэсэн. Тэгэхээр бид нар энэ боломжийг ашиглаад амьдралын дадлалын салбарыг том өөрчлөлт авчирна гэсэн тийм төсөөлтөй байна. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн төлөө манай компани бас ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол даатгалын салбарт бас одоо хэрэглэгчийн тоо нэмэгдэх юм боломжтой. Тий, яг тэгж бодож байна. Бид нар нэг том төсөөлт болох гэсэн тийм төсөөлтөй байна.